За энэ оюутлогоо нээлттэй сонсголттой холбоотой энэ хэдэн өдрийн хугацаанд ер нь энэ дэлхийд эхний 3-т орох зэсийнхаа үйлдвэрлэлээр энэ Монгол улсын том байгалийн баялагийг анханасаа байгуулж тохирч хийсэн гэрээ Монгол улсын үндсэн хуулийн 6-гийн 2 ашигт малтуулын тухай хуулийн 35-ийн 5 гээд энэ байгалийн баялагаас Монгол улс Монголын ард түмэнд дийлэнх өгөөжийг хүртэх ёстой. Энэ хангахдахгүй байгаа асуудлууд юунаас болоод үүсээд ирсэн бэ? Хаана ямар асуудлууд алдаанууд гарсан? Цаашид энийг яаж залруулж явах юм бэ? Тийм боломж байгаа мó үгүй гэдэг асуудлыг бид нар ярина. Тэгээ өнөөдөр бас энэ сонсголт оюутлогоо компани болон төрийн байгууллага гэдэг олон талын төлөөлөлд оролцож байгаа. Энэ төлөөлөлд маань бол өнгөрсөн хугацаанд ямар байдлаар оролцож ирж байснаа бодит мэдээлэл өгөх боломж шүү гэж бас хараарай. Хин нэг буруутгаж шүүх гэдэг асуудал огтоос биш. За тэгэхээр оюутлогын төсөлд бол анх тохирж исэн тэзүү гэрээ яригдчихсэн зүйлүүдээс ахуулаад Монгол улс Монголын ард түмэн 50-аас дээш үе өгөөж хүртнэ гэсэн хүлээлттэй байсан. 53% гэж хүртэл заагдсан тэзүүдэр зүйл байгаа. За энэ маань бол огт биелээгүй. Огт биелээгүй. Засгийн газраас өгж байгаа мэдээлэлээр бол энэ 27%-тэй явж байгаа. Оюутлогоо компани татврын хөнгөлтүүдэд эдлэн татвараа тогтворжуулна. Төслийн анхны хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ. Даалдуурхаан бүтээн байгуулалтын зардлаа өсгөнө. Элдв менежментийн зардал гэрээ байгуулж нэмж аавна. За ингээ өндөр хүүтэй зээлэр ашиг хийнэ. Баялагийг ашиглана. Тэгээд зээлийн хүүгээр хүүлнэ. Одоогийн байдлаар Монгол улс өөрийнхөө 34% авсан зээлийнхаа хүү үндсэн зээлт нийлээд бараг 12 тэрбум долларын өртөө байж байгаа. Энэ Монгол улсын нийт гадаад зээлийн 50%-аас шинжээчдийн дүгнэлтэн дээр танилцуулж байна. Тэр ийм бодиттой асуудлууд байгаа болохоор энэ зээлийн маань хүүн жилийн долларын 11 орчим хувийн хүүтэй. Энэ олон улсын жишгээс даруй 30-аас 40%-аар өндөр хүү. Онтред болохоор 6.7%-аар зээл өгөөд идэг. Яг адилхан нөхцөлтөө Монголд болохоор 40%-аар өндөр хүүтэй 11% зээл өгж байгаа. Ийм тэгш ус шудраг ус асуудлуудыг бид нар бас ярьж нэг цэгцлэх нь зайлшгүй шаардлага үүсэж байгаа гэж харж байна. За тэгээ үүнтэй холбоотой бас хоёр зүйл тодруулж асууя. За нэгдүгээр түрүүн шинжээчдийн танилцуулга дээр анх оюутлогын төсөл эхлэхэд тэзүү албан ёсоор батлагдаагүй байсан. Тийм ганцхан гишүүнд нэмэлт 1 минут. Нэмэлт 1 минут ганцхан гишүүнд. Албадж баталгаажаагүй үед оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээ хөнөөлөгчдийн гэрээ байгуулсан. Тэр тэзүүн дээр тусагдсан техник тоног төхөөрөмж гэрээ байгуулсан дараа хүчин чадал нь 2-3 дахин өсөж шууд ороод ирсэн. Энэ бол одоо бас 2-3 жил дор хаяж зарцуулагдаж үйлдвэрлэдэг тоног төхөөрөмж. Гэтэл оюутлогоо шууд аваад уурхайн бүтээн байгуулалтын ажилд ашиглаад явсан гэдэг нь өөр тэзүүтэй яваа юу та нар? Дотоод тэзүү гэж та нарт байдгүй. Сүүлийн 10 жил тэзүү батлагдаагүй мөртлөө үйл ажиллагаа явагдаж штэ. Тэр энэ дээр нэг тодорхой хариулт авмаар байна. За хоёрт энэ уурхаг бол уурхаан олборлолтын төлөвөөр бол сорчил олборлохоор харагдаж байна гэж шинжээч дүгнсэн байна. Тэгэхээр энэ бол Монгол улс энэ оюутлогын бүлэг ордоос бол бүтнээр нь одоо өр өгөөжийг хүртнэ гэд нийт үнд нь 34% ногдох зээлээ хөрөнгө оруулалт хийгээ явж байгаа. Тэгэхээр энэ За ганцхан гишүүнд нэмэлт тодруулга 1 минут. За шижрэг гишүүнийг бас нэмье. За ийм 100% дээрэн зээл авцсан явж байгаа. Гэтэл одоо ингээд 50% нь ашлаа 50% нь буюу хоёр эрдэнтийн хэмжээний ордыг эдийн засгийн үр ашиг болгоод орхихоор ийм харагдаад байна. Ингэж явж байгаа бас зорилго нь зөвхөн энэ төслөөс ашиг хүртэх гэж харагдаж байна. Энэ дээр оюутлогоо байр суурийг сонсомоор байна. 3-т тэр зэсийн молибдены мэдээллийг гадаадын дотоодын байгууллагууд зөрүүтэй мэдээлэл өгöd байгаа яг зорилго нь юу юм бэ? Түрүү яг хөө мэдээлэл байхгүй тодруулъя гэдэг нь. Тэгэхдээ яг энэ бол албан ёсны мэдээллүүд байж байгаа шүү дээ. Энэ том төсөл, энэ том компани явж байгаа зүгээр нэг юм хоёр зөрүүтэй мэдээлэл, хоёр дахин зөрүүтэй мэдээлэл тавихгүй байх. Тэгэхээр энэ дээр яг ийм ялгаатай мэдээлэл өгж байгаа яг цаа зорилго нь юу вэ? Ийм гурван асуултыг
асууя. За тэгээд тэр олборлолтын төлгөөг сорчилж олборлж байгааг баталж байгааг энэ манай ашигт мөртмөлийн газар холбогдох хүмүүс яг за тэзүү гэдэг одоо гэдэг нь дотоод тэзүү гадагшаа гарсан тэзүү гэсэн хоёр өөр ойлголт байдгүй. Биднэрт бол нэг л төлөвлөгөө байдаг. За тэр төлөвлөгөө маань бол байнга өөрчлөгдөж явж байдаг. Мэдээж мэдээлэл шинэ мэдээлэл орж ирнэ. Эдийн засгийн өргөөжөөс гадна техникийн өөрчлөлтүүд тэзүү үедээ тэр нь бол одоо огт хязгаарч өөрчлөгддөггүй гэсэн ойлголт бол байдгүй. Тэгэхээр бид нар жил болгон бол тэзүү тооцоолол бол шинжилээд явдаг. Хөрөнгө оруулалтын гэрээгээр бол 5 жилд нэг удаа бол зайлшгүй бага тэзүүгээ танилцуулна. Хэрвээ тэзүү нь томоохон өөрчлөлт орох юм бол тухайн үед нэн даруй танилцуулаад эрс баялагын зөвлөл одоо холбогд байгууллагууд танилцуулаад явдаг тийм байна. Тэгэхээр хоёр өөрөө тэзүүгс ойлголт байхгүй. За хоёр дахь гурав дахь асуултан дээр манай отхон баяр гişүн. За 5 номерын микрофон. За сорчлон олборлох гэдэг дээр түрүүний одоо манай энэ юуны Националын газрын хэрэглэх газрын хүмүүсийн ярьсантай бол санал нэгтэй байна. Тухайн ордын одоо хайгуул маань хаанаас хийгдэж эхэлсэн бэ? Олборлолтын дараалал яаж тогтоогдсон бэ гэдгээс бол хамааралтай. Өөрөөр хэлбэл оюутлогын олборлолт маань анх өмнөд оюугийн одоо ил урхай ядуу агуулгатай эсгээс эхэлсэн. Тэгээд далдуурхаар орсон. Тэгээд энэ орд маань өөр асар том хэмжээний орд. Бид нар энэ 100 жил одоо цаашаа явах ёстой орд. Тэгэхээр хайгуулын одоо ажлыг бол үе шат дараалалтайгаар ингээд хийгдэд явж байгаа. Тэгэхээр тухайн ордын маань олборлолтын хэмжээ, олборлолтын хугацаа ингээд төгөөд ирэхээр өмнө нь одоо хайгууллага хийгээд тэгээд цаашаа одоо техникийн үндэслэх хэмжлэгийн үе шаттай дараалалтай явдаг байна. За эрд зөвлөгийн мэргэжлийн зөвлөлөөс нэмэлт хариулт хөө. За 5 номерын микрофон гаочир. За уулын ажлын тайлан төлөвлөгөөний талаар тодруулъя. Ашигт малтмал газрын засны газрын гаан учир байна. Шинжээчдийн ярьж байгаагаар хойд хүйгөө дээр л сорчлон ашиглалт явагдаад байна гэж онцлолтой гэж ойлгосон. Тэгээ энэ дээр уулын ажлын төлөвлөгөө өөрөөр хэлбэл уулын ажлын төлөвлөлт эхэлж байгаа гэж ойлгож байна. 24 оноос энд хэсэг дээр уулын ажлын төлөвлөгөө ирсэн. Одоогоор бол түрүүнд энэ оюу толгойн төлөөлөл бас хариуллаа. Яг л бид нар наривчсан хайгуулын ажил хаана хийгдсэн тэр тал руугаа илүү уулын ажил төлөвлөж байгаа. За түүнтэй холбоотойгоор нөөцөө тодруулж байгаа. Түүнтэй холбоотойгоор бид уулын ажлын төлөвлөгөөг нь мөн тэр хэсэг. За энэ мэргэжлийн хүмүүс ажиллаа шинжээчид тэгээ бас өөрсдөө мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтээ бид нар үндэслээд асууж байгаа гэдгийг бас тодтогч хэлье. За тэгэхээр одоо тухайлбал энэ уурхай ажлын төлөвлөгөө юу олборлолтын төлөвлөгөө яг Монгол улсын ноогдол авах хугацаа буюу 2037 оноос огцон буурахаар байгаа байхгүй. Тэр үед нөгөө эдийн засгийн үр ашиггүй өгөөж муутай уурхай хэсгүүдийг тийм үлдсэн хэсгүүдийг олборлох ийм ажлууд явагдахаар харагдаж байгаа эндээс. Гэтэл тэр үед Монголын ард түмэн ноогдол ашиг авна гэсэн хүлээлт ойлголттой байж байгаа. Тэрнээс өмнө оюу толгой бүх үр өгөөж аваад баялаг хэсгээс нь баялагийг аваад тэгээд ядуу хэсэг ордуудаа үлдээгээд явахаар ийм ойлголттой бас байхаар харагдаж байна. Энэ дээр бас оюу толгоос тодорхой тайлбар өгөөч. Энэ ноогдол ашиг авах хугацаатай нь уулын ажлын гол сорчлох хугацаа хоёр давхцаж байгаа дэр. За геологч одончмог байна. За ерөнхийдөө ойлгоо компани дээр бол хоёр төрлийн нөөцийг бол тодорхойлоод явдаг байгаа. Нэг нь геологийн нөөц, нөгөөх нь үйлдвэрлэлийн нөөц. Тэгэхээр геологийн нөөц дээр суурилсан тооцоолол дээр бол уурхайн үргэлжлэх хугацаа бол 2100 он хүртэл үргэлжлэх төлөвлөгөө тооцоо байгаа. За үйлдвэрлэлийн одоо нөөц дээр бол 2051 он хүртэл үргэлжлэх төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр энэ хугацаанд бид нар юу гэхээр түрүүн шинжээчид шилжүүлсэн ашигт малтмалын газрын тоос манахаас шилжүүлсэн ойлгоо бол бүлэг ордын хэмжээнд бол үе шаттай хайгуулын судалгаануудыг шат дараалтаагаар хийгээд гүйцэтгэнэ. Тэрнийхээ хүрээнд тухайн одоо үйлдвэрлэлийн нөөц маань илүү тодорхой болоод одоо ордын үр ашиг бол цаашаа нэмэгдээд явах тийм стратеги төлөвлөгөө байгаа. Энэ стратеги төлөвлөгөө маань өөрөөр хэлбэл хамгийн сүүлийн одоо техник эдийн засгийн үндэслэлд бол бас багтаагаад оруулчихсан байгаа.
За тодорхой хариулт хэлмээр байна л да. Ерөнхий л хариулаад байна да та нар тэгээд. За энийг чи одоо ард түмэн бүгдээрээ сонсож байгаа шүү дээ.